Ер нь 14 гэдэг чинь одоо 14 дугаар хоног. Тэгээд дараа нь дахиад нэг 2 орхол үлдээд байна. 15, 16 гээд 2 хоног үлдэж байна. Гэхдээ 15, 16 дээр зарим хичээлүүд баг хичээлээ хаагаад шалгалтаа аваад унах баг. Манай хичээл бол яг нэг 11 хүн хүртэл гэхэр чинь гайгүй нэг тийм шалгалтын серверт дэх ачаал өгөхгүй байх гэж байгаа. За одоо яг энэ 7 хоногт 14 дээр энэ үйлчлэгийн бодлого үзээд намрын тэгээд яана. 16 дээр бас нэг та. Тэгээд дуусна. За манхад хичээл рүү оръё. Манхадны жуулчны бодлого гэдэг юм бодлого байгаа. Бид нар ер нь бол нэг 7 хоногт нэг л бодлого үзээд харж байгаа юм байна. За бодлогоных нь бүтцэн юм хөө. Ер нь иймэрхүү байдлаар тайлбарлаад байгаа шүү дээ. Яадаг юу болох гэж байгаа, ямар зорилготой бодлого юм. Тэгээд оролт нь ямар юм байх юм, гаралт нь ямар байх юм гэдэг. Тэгэхээр яг энэ дээр зураг хүрэг байхгүй болохоор жоохон ойлгомжгүй байгаа. За нэг тор байгаад байх юм байна. За чинь ямар шиг хүн орж ирж байгаа. Торон дээрээс хамгийн их жинтэй замыг олох гэдэг. За тор гэж юу гэж хэлээд байгаа юм те. Тийм жоохон ойлгомжгүй байна. За яг дараагийн слайдаас хаваа шууд юм гараа авчихна. Тэгээд бид нэг хамгийн их жинтэй зам л олох гэдэг юм байна гэж ойлгох нь. За жинтэй тор G гээд жинтэй тор өгдөг юм байна. Тэгээд тэр торон дээр 2 тор гэж ерөнхийдөө бол юугаар хэлээд байгаа юм. Дөрвөлжин шумтай цаас үйлээ дэвтрийн цаас байдаг те. Тэр шиг тийм дөрвөлжин нүднүүдийг хэлээд байгаа. За зураг нь гарч ирэхэд би бас нэлээд хэлсэн. Тэгэхээр нэг оройг нь нэг уул зүрийг нь гэх юм уу те. Эхлэлгээд өөр нэг уул зүрийн төгсгөлгээд заагаад өгчин. Тэгэхээр эхлээс төгсгөл хүртэл явах олон замууд байгаа. Тэр тор гэдэг маань дөрвөлжин нүднүүдийн ирэмгдээгүүр дөрвөлжнийх нь талууд дээгүүр явах хэрэгтэй. Тэгэхээр зөндөө олон зам байгаа. Тэрнээс хамгийн их жинтэйг нь авах. За жин гэхээр бас ирэмгүүд дээр жин тавьсан байх нэ. За гаралтан дээрээ болохоор тэр G дээр эхлээс төгсгөл хүртэл замууд дотроос хамгийн их жинтэй замыг олно. За нэг юм. За энэ нэг юм жоохон жижиг юм болчихоо. Магаач. За яг өгүүлбэрээр тодорхойлж байгаа юм. Тэгэхээр яг юу нь бол зургаараа арай ойлгомжтой гэдэг их юм. Тэгэхээр зургаараа бол ийм зүйл байх нь. За би нөгөө нэг асаалттай юм гаргаж. За зарим үгийг бол өөрөөр одоо эхлэл гэдэг маань source гэсэн. Destination гэдэг маань төгсгөл гэдэг. Тэгэхээр манай тор гэдэг маань энэ одоо жишээ нь 3 хэрцэх нь 3 гэсэн 9 нүдтэй тийм тор байна. Бодлогын нэрийн хувьд бол бодлогын нэрэн дээр манхадны жуулчны бодлого гацсан байсан. Тэгэхээр яагаад юм жуулчин болоо явчих вэ гэхээр Манхэттен гэдэг чинь одоо хаана байдаг юм те Нью-Йорк чөлөөний хотод байгаа те Америкийн. Тэгэхээр тэнд анх удаа ирсэн жуулчин бол яг нь ингээд энд зогсож байгаа гэж үү те эхлэлийнхэн цэг дээр. Тэгэл яг тэр их гоё зохион байгуулалттай хотод бол ингээд гоё дөрвөлжин гудамжуудтай. За тэ ингэж явж байгаад эдгэрийг уул зурууд гэж нэрлэх юм. Энэ зэгүүдийг тэгээд бахан гудамжууд байдаг. За энэ дөрвөлжин дотор нь бол яг зүгээр байшингууд байгаа гэж үзэх юм. Одоо байшингаар дүүрсэн. Зүгээр энэ ирэмгүүдээр л явах боломжтой. Энэ нүднүүдийн энэ талууд дээгүүр явж болно. За тэгээд явах нь бол явах юм дээ. Тэгэхээр тэр жуулчин юу хийх гээд байгаа яаж ч явж болно нь эндээс ахуулаад баруун доод хүртэл янз бүрийн замаар явж болно. Гэхдээ зам гэдэг маань яг ингээд энэ ирэмгүүдийн дараалал те. Ингээд одоо энэ нэг 2 зам зурчин маань улаанаар ингээд нэг явж болно. Эсвэл цэнхрээр ингээд нэг явж болно. Шөө бас нэг ягаанч байгаад байгаа юм хаашийн те. Ийм замууд байж болно. Тэгэхээр энэ замуудаас нэг хамгийн их жинтэйг сонгох гэдэг. За энэ тоонууд жин гэдэг маань энэ ирэмгдээр тавьсан тоонууд. За яг жуулчныхаа бодлого дээр бол энэ тоон юуны тоо гэхээр энэ одоо гудамжууд дээ нэг гудамж багс. Энэ гудамжинд байгаа одоо тийм хөшөө янз бүрийн нөгөө жуулчны үзэх газруудын тоо. Жуулч одоо нэг хөшөө үзээ явдаг юм л да. Тэгээд энэ гудамжинд бол 5 хөшөө байгаа ч гэж байгаа юм тийм. Энд 3 хөшөө байгаа гэдээ явж байгаа гэсэн. За гудамж гэдэг маань уул нь бол ингээл тэр чигээрэл нэг гудамж байх хэрэгтэй. Гэхдээ яг энэ бодлогон дээр ингээд нэг тал нэг гудамж ингээд дуусчихна. Дахиад нэг гудамж.
Амда. Тийм. Ажиг олон орж байгаа. За тэгэхээр энэ тоонууд бол тэр гудамжинд байгаа юунуудын тоо. Янз бүрийн үзүүрийн газруудын тоо, үзэх хөшөөний тоо. За хөшөөний тоо гэж. Тэгээд маань жуулчин юу хийх ёстой вэ гэхээр эндээс энэ хүртэл явахдаа за ихэвчлэн энэ дээр байгаагаар бол баруун тишээ явж болно, эсвэл доошоо явж болно. Энэ хавтгай дээр байгаагаараа их буцаж эргээд яваад байдаг болж болж юм байна. Тэгэхээр нэг бол баруун тишээ явна, нэг бол доошоо явна. Тэгсээр хагаад хамгийн сүүлд энэ дээр очиход зөндөө олон зам байна. Энэ замууд дотроос хамгийн их жинтэйг нь олно. За замын жин гэхээр яг нөгөө завсранд дайралтсан энэ ирэмгүүдийн ханжингуудын нийлбэрлэх гэсэн үг. Тэгэхээр энэ улаан зам бол жишээ нь 5 3 даныг бодсон шүү. 5 3 2 3 5 0 гэдэг юм шиг байна. Тэгэхээр 18 гарч байгаа юм байна. Нэ. За тийм ээ. 18 гарч байгаа. Ийм зам байна. А цэнхэр болохоор ингээд 22 гарч байгаа юм байна. Энэ хоёр нийлээд 3 13 боллоо 16 20 22. За тийм аа 22. А ягаан болохоор яг энэ уулзар хүртэл цэнхэртэй адилхан явсан юм шиг байна. Тэгээд ишээс салаад ингээд явсан болвол 13 дээрээ 5-ыг нэмээд 18 тэгээ 19 гээд 21 болж байгаа юм. За ийм 3 янзын зам зуурсан гурвуулангийнх нь жингүүдийг бичсэн байна. Тэгэхээр энэ гурваас бол хамгийн их нь бол энэ цэнхэр зам л байгаа юм. За нэг юм бодлогынхоо хувьд бол иймэрхүү. Юу болох гээд байгаа бодлого вэ гэдэг дээрээ. Одоо зүгээр энийг ямар алгоритмаар бодож болох вэ гэдэг. Ер нь янз бүрийн алгоритм зохиож болно л доо. Гэхдээ аль нь арай хурдан бай гэдэг талаасаа. Тэгэхээр бүх боломжийн шалганыг юу жоохон удах баг. Тэгээд хоёр янзаар явж болно эхлээсээ гарахтаа. Тэгээд тэр нь цаашаа дахиад хоёр янзаар гэдэг ингээд баг экспоненциал байдлаар хоёрын зэрэг байдлаар нөгөө замынхын тоон олон болоод явчих гэдэг. Хэрвээ бид нар бүх боломжийн шалганыг тэгэхээр тэр хоёрын энэ зэрэг ч гэдэг юм уу тийм үнэлгээтэй алгоритм хэрэглэхэд их удах учраас бид нар яг арай өөр алгоритм хэрэглэе яг ингэвээ энэ дээр greedy гэдэг арга хэрэглэж байна. За greedy гэдэг маань за энэ дээр энэ бодлогонд greedy болон dynamic range-ийн ялгааг сайн гардаг. Тийм болохоор нэлээд сайн хараад авах хэрэгтэй. Тэгэхээр greedy гэдэг маань алхам болгондоо хамгийн их жинтэй газарлуун чиглэж явдаг. Тэгэхээр манай жуулчин энд байжгаад энэ уулзвар дээр байжгаад тэгээд ингээд доошоо за яг доошоо гэн юу ингээ урагшаага харсан чинь энэ гудамжинд 5 хөшөө харагдаад байдаг. Ийшээгээ харсан чинь 10 энэ ч хааш гэсэн үг энэ тийш гэсэн үг. Харсан чинь энд ганцхан хөшөө харагдаад байдаг. Энд нь бахан өндөр байшингууд байгаа шүү дээ. Тийм болохоор яг хамгийн жоох сая хамгийн бүх боломжийг шалгах арга бол их удаан гэсэн. Тэнгүүд greedy арга буюу одоо энэ нэг ийм алхам болгондоо хамгийн их хөшөөтэй талаа бариад явъя гэж бодъё. Тэргүй манай жуулчин бол нэг олон гудамжны цаатлыг харж чадахгүй те. Нэг хүн бол тийм олон гудамжны цаатлыг харж чадахгүй. Тийм учраас яг зөв ингэж харж байгаа энэ уулзуураас харж байгаа л за энэ 5 хөшөөтэй тал руу явъя да гэдэг. Тэгээ очих юм бол тийм аргаар явах зам нь энэ улаан зам болчихж байгаа. Энэ дээр байж байгаа 5 руугаа явлаа. 5 хөшөөгөө үдчихлээ. Тэгээ энэ уулзвар дээр ирснэ. За одоо цаашаа хоёр зам байгаа шүү дээ. Нэг бол доошоо явна, нэг бол ингээд баруун тийш явна. За тэгэнгүүт бас харж ирсэн энд 2 хүн хөшөө харагдаад байна. Энд 3 хөшөө харагдаад байна. Ингээд энэ гуравтай тал руу явчих болно. Нэг юм хөө. Ингээд явах юм бол ингээд 8 тай жин нь бол 8 болчлоо одоохондоо бол. Гэхдээ яг хөө ингээд явхад нөгөө хамгийн их жинтэй замаа олж чадахгүй. Ерөнхийдөө greedy algorithm нөгөө бүх боломжийг шалгахад бол арай хурдан мөртлөө ер нь баг бусад алгоритмуудаас нэлээд хурдан доорх мөртлөө нэг дутагдaltaй тал байдаг нь яг түрүүн дээр зоос задлах бодлого дээр ч гэсэн алдчихад байдаг. Тэгээ буруу хариу гаргаж чаддаг. Айгүй хурдан гэсэн мөртлөө буруу хийчихэд заримдаа. За тэгэхээр энэ дээр ирээл явж итэл тэгэл яг нь одоо энийг дуустал нь явъя гэвэл ийшээ явхад хөшөө өрөөсөө байхгүй энд 2 хөшөө байна гэдэг энэ удамжаар явлаа дараа нь энэ доошоо ганц ч юм алга энэ 3 байна гэдэг энэ удамжаар явлаа тэгээд ийшээ 4 хөшөө байна энд 5 хөшөө байна гэдэг энэ 5 руу явлаа 5-аар явлаа. За эндээс ямар ч сонголт алга угаасаа доошоо гэж байхгүй баруун тишэл явах юм. Ингээ энд ирэхээр 18 болчиход байгаа. Тэгэхээр яг greedy algorithm тийм нөгөө олон алхмын цаатлыг хардггүй ч гэх юм уу те тийм болохоор
энэ дээр буруу хариу гаргачаад. За энэ цэгэр бол яг энэ баг хамгийн энэ жишээн дээр хамгийн олон хамгийн их жинтэй зам ар явж байгаа нь баг мөн баг ингээд зурж байна. За тэгэхээр бид нар одоо гридээс өөр аргаар яаж энэ хамгийн урт замыг олох вэ? Гридийг хэрэглэхээр алдаад байна заримдаа. Заримдаа л алдсан. Энийг алдаатай юм зурж байна. Юу хэрэглэхээр бүх боломжийг шалгахаар уул нь бол алдахгүй гэхдээ амар удаатай байна. Тэгэхээр энэ хоёрын завсраар ямар нэг арга жаргал байна уу гэхээр бид нар энэ нөгөө динамик хөрөмжлөх гэсэн нэг тийм арга гарч ирэх нэ. За динамик хөрөмжлөлийн арга гэдэг маань. За энэ хүү бодлого бол нэлээд техникд олимпиад энтерт аягүй их орж ирээд 10 жилийн хүмүүсийн хөвчлэн нөгөө гридигээр бодож алдаад эсвэл бүх боломжийг шалгаж удаад програм хугацаанд гэтэр чинь тэр оноо алдаад байдаг гэсэн. Одоо л яг баг 10 жилийн мэднэ. За тэгэхээр яг эхлэл нь байна. Эхлэлийн уулзуур байна энд байна. Сүүлийнх нь энд байна. За энэ жишээ арай өөр болсон юм шиг байна. Оноод нь тий. Угаасаа ч 3 гэсэн 3 биш бүр 4-ийг харьцан 4 болчихсон байна. Нэлээд том тор гараад ирсэн байна. Тэгээд энэ дээр динамик хөрөмжлөл яаж ажилладаг вэ гэдгийг зорилгоор юм уу нэлээд том жишээ авсан юм байна. За тэгэхээр энэ дээр бид нар динамик хөрөмжлөлийг яаж хэрэглэх вэ гэхээр энэ дээр нэг хэрэггүй юм шүү. За бид нар хамгийн эхлээд энэ юунуудаа олж тогтоох хэрэгтэй. За энэ уулзуурууд дээр оноо тавих хэрэгтэй. Хамгийн тийм онцтой оноонууд гэдэг. Тэгэхээр энэ дээр 0. За энэ 0 байх нь хаашаа шүтлэг байгаа. Энэ уулзуурын хувьд бол 3 оноо тавьчихсан байна. Энэ дээр 5-ыг тавьчихсан байна. За яг ийм ирэмгээр явж ирсэн учраас 3 оноо гэдэг. Замынх нь урт нь 3 болчин дахиад 2-оор яваад ирэхээр 5 болчин. Энэ дээр 9 болчин гэдэг ингээд тавьж болно юм чи. Яагаад заавал юм болоо. За би түрүү за ч та хаана байна. Өдөр хаачихсан. Тийм баг. Тэгсэн шүү. За би хинт нэг юугаа хаагаад байгаа юм. Муу яваад бас энэ юу бичээгүй байна уу тий? За энийг түр хаач.